за нэг бүтээлээ нэг юм ард нь гарлаа да. Ийм гоё болсон. Ийм зузаан. Хажуунаас нь харахаар ийм маш өнгөлөг болсон. За тэгээ та ярьдаг влог 5 6 дээрээс өмнөх одоо хүнжлийн манд процессыг үзээрэй. За тэгээд одоо влогт тавтай морил. За сайн байцгаана уу. Ингээд ярьдаг бас хийдэг влогийн маань дугаар 7 эхлэхэд бэлэн болжээ. За тэгээд өмнөх бичлэгээ үзээд гэрийнхаа даалгаврыг хийсэн бол ингээд хамтдаа цаашаа үргэлжлүүлье. Хүнжлөө бол өмнө нь ингээд зэгцлээд орхисон шүү дээ. Тэгээд одоо яах вэ гэхээр энд одоо жишээ нь ингээд нэг буланд нь маш мөчтгөн ингээд хувцс маань таарчаад байгаа хгүй. Тэгэхээр одоо бид нар энэ арийнхаа энэ фоноос энэ хувцаа бас ялгахын тулд завсар одоо гаргаж өгөхийн тулд арын энэ даавнаас маань хүрээ хийх хэрэгтэй болчихно. За тэгээд энэ хүрээгээ яах вэ гэхээр за би бол ингээд даавгаа ингээд бэлтцсэн. Энэ маань ингээд метр 20 өргөнтэй даавууг голоор нь нуглаад дээрэс нь дахиад нэг нугалцсан ингээд бэлтцэн даавуу эндүүдэд зүсгэд бэлтцсэн байна. За үүнийг зөмөл урлалын шугам мөн зүсгчээ ашиглаад за 3.5 инчээр 4 одоо юм урт 1 2 3 3.5 байгаа. Ингээ энэ маань одоо бүх зүйл маань инчээр байдаг болохоор маш амар. Бид нарт чинь 4 талд нь 4 хэрэг болж байгаа. За энэ маань болохоор ингээд ингэж таарагдана гэсэн үг шүү дээ. Бүр юм уртаараа. За ингээд энэ ингээд хоёр булан байгаа хгүй. Ингээд нэг тийшээ, ингээд нэг тийшээ байгаа шүү дээ. За тэгэхээр одоо ингээд бэлтцэн даавуугаа яаж оёох вэ гэхээр энд ингээд шулуун ойдлоор ингээд зүүгээд оё. За нөгөөх нь яах вэ гэхээр энд нь оё гэсэн үг байхгүй юу? Ингээд. За энэ голд нэг юм одоо дөрвөлжин дутуу байгаа. За та нар санаж байвал би яг анх хүнжлээ эхлэхдээ нэг хэдэн даавуу авсандаа арт талд нь хийнгээд ингээ нөгөө дайногийн бахан холбогдолтой. Тэгээ би дөрвөн талд нь одоо ингээд хүрээ хийж байгаа шүү дээ. Тэг хүрээний яг энэ дөрвөн буланд нь би тэр даавууныхаа одоо энэ өндөгтэй хэсгийг оруулахаар шийдлээ. Энэ аюу хөрхөн цогцох юм бэ. Тэгээс хөрх юм дайногийн өндөгнүүдтэй учраас гой харагдах бах. За тэгээд энийг мөн ялгаагүй 3.5 инчээр зүсээд дөрвөн буландаа хийнэ гэсэн үг байхгүй юу? За одоо энийг яах вэ гэхээр за одоо энэ харагдчихад ингээд хийчихгүй. Тэгээ одоо бид нар дээд тоод 2 хүрээгээ яг ингээд залгаад шулуунаар очих нэ. За тэгээд шулуунаар очиод харуулъя. За ингээ очлоо. Ойцсон байгаа маань харахад яг энэ залгаасууд яг нийлсэн байгаа. Яг хэмжээ зөв аваад явбал энэ бол асуудалгүй нийлнэ. За тэгээ ардхын дүүдлэх нь хараа. За ийм болцсон байна. За ингээд 4 одоо хүрээгээ хийчлээ. За одоо бид нар нөгөө нэг хувцнуудын ар нь хаяхгүй шүү. Хэдүүлээ хэрэглэнэ гэд хэлсэн шүү дээ. За одоо жинхэнэ эднэр маань хэрэг болно. Энэ нөгөө ар тал нь шүү дээ. За энийг энэ олон одоо юугаа ардах хувцсны одоо энэ тал шүү дээ. Энэ хэсэг. За хүнжил маань ер нь яг одоогоор бол одоо хаашаага 130 см буюу метр 30 хэмжээтэй болцсон байгаа. За тэгээд одоо хувцснуудынхаа арыг болохоор хэдүүлээ 5.5 гэсэн одоо яг ийм тэгш өнцөгт яг ийм дөрвөлжингөөр ийм одоо зүсэж бэлтэнэ. За би нэг арга оллоо. Юу гэхээр ингээд бүх хувцснуудаа ингээд яг 5 инчээр ингээд нөгөө жижигхэн
хувцснууд учраас ийм том талбайтай ийм айгу багаар гараад байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт энэ айгу олон хэрэг болоод байгаа штэ. Тэгээ хоёрын хооронд нэг ийм юмнууд ингээд үлдээд байгаа штэ. Тэгэнгүүт нь би энийг яах вэ гэхээр 3 инчээр хэрвээ танд ингээд илүү гарвал ингээд 3 инчээр таслаад авчих заяа. Тэгэнгүүтээ 3 инч чинь бол нэлээ хэд гарчин штэ. Нэг ийм хувцсны дээрээс гарчин. Тэгэнгүүтээ штэ. Хэдүүлээ энийгээ нэг том дөрвөлжин болгоно гэсэн үг байхгүй юу? Одоо чинь ингээд нэг ийм. За дээр нь бас ингээд нэг ийм ногоон тавьчих. За энэ нэгтээ хамаагүй шүү, энэ рандомор шүү. Би зүгээр та нарт харуулах гээд. Ингээд за тэгээд бас ингэдэг ч юм уу те. Одоо эднэрийг ингээд дундуур нь холбоод ячаар очихоор яг 5.5 гарах байхгүй. Ингээд 3 3 3 3. Тэнгүүт нэг ийм том дөрвөлжин. Гэхдээ бас бүр зүүмэлтэйгээ ингээ бүр гоё юм хээ гарч өгж байгаа болохоор бас та нар хэрвээ бүр боломжгүй хувцнууд нь хүрхгүй ингээ хоёрын хооронд жижиг үлдээд байвал түүнийг ингээд юм жижигхан болгоод бас том болгоорой. За би бас тгий гэж бодож байна. Тэгэхээр яагаад тэгэхээр дан энэ хувцнуудын маань үлдэгдэл араа бол тийм олон тооны 5.5 гарахгүй миний хувьд. Та нар гэхдээ энийг заавал 5.5-аар биш хүрээгээ арай жижигээр ч хийж болно. Та нарын дур. Би болохоор яг уу ингээд энэ удаа 5.5-аар хийхээр болоод ингээд явж байгаа шүү. Яа, нөгөөдөл маань ингээд бүгдийн ч бахтай энэ хүрхэн үгүй юу үзээ. Ямар ч гэсэн ингээд эхний эдийг бол ингээд тэгээд нөгөө нэг арай талбай багтаануудаа ингээд яг 3 инчээрээ ингээд бэлтцэн. За тэгээ оёод одоо чухам яах нь үзээ хэвлээ. Оёолын зүсэлвэн дуустгүй. За нэг иймэрхүү л болгоод. Тэгэхээр бүр ингээд илүү зөөмөл болж харагдчихваа. За ингээд ингээд 5.5 болгоод ингээд дунд нь нөгөө нэг дөрвөр зүүснийгээ голд нь ингэж оруулаад янз бүрээр ингээд 10 ширхэг ийм дөрвөлжин байгаа. Нэг талдаа 10 орох юм бэ. Ингээ хоёр талынхаа энэ хүрээг очлоо. Гэхдээ нэг ийм жоохон ерөнхийдөө үйл ялэг ийм догол буюу илүү гарна. Тэрийг нь бол ингээд хайчлаад юм уу тайраад авчна. За одоо дараагийнхаа яг энийг холбох гэж байгаа байхгүй юу? Эндээс бас ялгаагүй яг энэтэй адилхан ийм илүү гарна. За энийг ингээ бас ингээ тайраад авчихна шүү дээ. Тэнгүүтээ энэ буланд одоо юу хэлэх вэ гэхээр одоо юу хийх вэ гэхээр энд нэг булан хийсэн шүү дээ. Энэ нөгөө нэг динозаврын өндөгтэй. За энээсээ бас яг адилхан 5.5 инчээр тайрж аваад энэ хоёрыг ингээд холбоод очих нэ. Ингээд за тэгж холбож очиод дараа нь ингээд энтэйгээ холбоод очно гэсэн үг байхгүй юу? Одоо үндсэн имжлэлтэйгөө. За тэр маань ямар болох вэ гэхээр би одоо дээд талыг нь ойцсон байгаа. Одоо харуулъя. Видео болох. За яг ийм болно гэсэн үг байхгүй юу? Энэ нөгөө нэг хүрээ чинь энэ хажуу талын энэ дээдх доотх хүрээ. За тэгээ булан дээр нь нөгөө давнаасаа ихээр энэ хойд маань ингээ огтлцож байгаа сте. Яг ингээ жижиг нэг булан ингээ нэг том булан. За би нөгөө нэг хүнжлийнхаа арыг бол бас бэлтчихлээ. Нэг баахан динозаврын давнууд аваад исэн штэ. Тэгээ тэрийг ингээ дунд нь нэг юм зураг оруулаад за тэгээ нөгөө өндөгтэй хэсэг давуу маань за дээрэс нь бас нэг юм тод ногоо. За тэгээ хоёр өөр төрлийн юм динозаврын одоо принттэй хэвлэлттэй давуугаар ингээ араа бол бэлтчихлээ. За одоо энийгээ ингээд
буруу тийш нь харуулад энэ суур маань бол одоо арын дэвсгэр давуу маань яг өнгөн талын давуунаас үл ялэг илүү байгаа. Яагаад тэгэхээр ширэх явцад одоо нааша цаашаа холбирдог ч юм уу те дутах тийм одоо магадлал их байдаг учраас. За тэгээ бидний одоо цулхаа бол одоо энэ вэ. Цулхаагаа яг энэтэйгээ сууртайгаа ижил тааруулаад тэгээд одоо яг хайчлаад авчна гэсэн үг. Үг маань бол бас нэлээ өөрхөн том болцсон шүү дээ. Тэр хараа. Одоо энэ дээрээ ингээд сайхан голыг нь олоод за ер нь бол юугаа хувцаа яаж холбосон бэ гэхээр ингээд жижигнүүдийг нь хооронд нь холбоод нэг том яваал явж ирснаа дахиад нэг жижиг дөрвөлжин холбоод за ер нь бол ийм болцсон байгаа шүү дээ. За тэгээд цулхаа маань ийм байгаа. Гадна талаасаа нэг иймэрхүү одоо илүү байвал зүгээр дараа нь энийг ингээ хайчлаад авчих шүү дээ. За тэгээд ардаа давуу нь орцсон, цулхаа нь орцсон. За тэгээд өнгөсгөө явлаа. Одоо яах вэ гэхээр та нар энэ гурыгаа нийлүүлээд одоо зүү утас ашиглаад энэ гурыгаа хооронд нь ингээ том-томоор ингээ шидээд тогтоочно гэсэн үг. Би ч гэсэн тэгнэ. Тэгээд тогтоосныхаа дараа одоо ширээс маань эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Тогтоох нь бол нэг хувцас яаж тогтоосонтой яг адилхан. Тэгэхээр энийг заавал бас үзүүлэлт авах шаардлагагүй байх. За одоо гол хэсгээ бүр ингээд бүгдийг нь одоо ширсэн байгаа. Ингээ харж ивэл за энийг хараа одоо энийг ширхийн тулд энэ уулыг яаж хийдэг талаар манай одоо пэйж дээр рил хэлбэрээр орсон байгаа. За тэрийг үзчихээрэй. Эндээ багтаах гэхээр маш их цаг орох гэдэг учраас тэгээ одоо яах вэ гэхээр одоо бид нар энэ гадна ирэмгээ ширээд тэгээд одоо хүнжлээ имжиж оёод ерөнхийдөө манай хүнжил ингээд бэлэн болж гин гэсэн үг. За ингээд ширэх явцад одоо энэ нөгөө шидэж ойсон, тогтоож ойсон энэ утсаа аваад явна штэ ингээд гэхдээ ингээд гарын хөдөлгөөнөөр ширээс маань бол дуусчлаа. Одоо энэ цулхаа маань энийг одоо хэдүүлээ ингээ бүгдийн сайхан яг тэгшээ ингээд энэ өнгө хэсэгтэйгээ ижлэр ингээд тэгшимтэй тайраад өгнө. Ингээд ийм гоё тайрчингууд бүр айгу гоё олно. За бүгдийг тайруулж хайчлана гэсэн үг байхгүй юу? За хүмүүс ингээд энэ хэр зузаан бэ гэдэргээ сонирхоод иймэрхүү зузаан. Энэ юу энэс илүү бас зузаан юм дэмий ах. Оёдлын машинд нь бас жоохон хэцүү бах. Үнэхээр мэргэжлийн оёдлын машин бол өөр ах л та. Минийх нөгөө ахих болохоор ахын оёдлын машин чи юу маш олон юм ийм хязгаарлагдмал байдаг штэ. Зузаан юм ойж болохгүй. Тэргээд за ингээл өөлөд өгчихнэ. Хүнжлээ өөлчөөд та нар одоо ирэмгийн одоо энэ өөлцсөн байгаа ирэмгээ хэдүүлээ. Энэ ирэмгээ гоё имжиж оёх байхгүй юу? Тэгээ би имжээрэндээ болохоор энэ динозавртай энэ гоё гүн ногоон өнгийн сонгоод авчлаа. За тэгээ энийг та нар өөрсдөө имжихтэй бол хамаагүй өөрсдийнхөө л дураар өргөн имжих бол өргөн зүснэ. Нарийн дуу имжих бол бас нарийн ч зүсч болно. Энэ бол одоо таны сонголт. Би болохоор нэг 2.5 хавцаа инчтэй тасалчдаг байхгүй юу? За ингээл 2.5 байхад юу н болно доо. За ингээл энэнгээрээ хүнжлөө имжээд өгнө. Ерөнхийдөө ингэ шулуун ойдл учраас энэ маш амархан. Тийм учраас энийг одоо тийм айхтар дэлгэрэнгүй одоо заагаад явах уу. Имжээр нь бол ийм болсон. Араасаа ийм. За ингээд бидний бүтээл инхүү бэлэн болж байна.
Аялал нь юм болсон. Манай сувгтай хамт байж одоо хамтдаа бүтээл хийсэн та нарт баярлалаа. Ингээ subscribe дарж манай сувгтай нэг дээрээ бай.